Миний ярих гэж байгаа сэдв бол сонгуулийн тойрогдох мандатын тоог хүн амын нэвтрэлтэй холбон тэнцвэртэй тогтоох нь гэсэн сэдв байгаа. Энэгээр нэлээд их судалгаа хийлээ, тоо баримтуудыг харж үзлээ. Энэ дээр бол нэлээд гажуудсан тогтолцоо харагдаж байна. Монгол улс өргөн удам нутагтай, цөөн бөгөөд харьцангуй залуу хүн амтай. Хүн амын нэвтрэл нь хот хөдөө бүс нутгаас хамааран харилцан адилгүй байдаг. Суурин газарт илүү хүн ам төлөрсөн байна. Монгол улсын хүн ам 2010 оны тооллогоор 2,700 мянгад хүрч 1.8% өсжээ. Нийт хүн амын 63.3% нь хот суурин газар, 37.7% нь хөдөө орон нутагт амьдарч байна. Улаанбаатар хотын хүн амын өсөлт нийт хүн амын өсөлтөөс бараг 2 дахин өндөр байгаа нь хөдөөнөөс шилжих хөдөлгөөн хурцтай явагдаж буг харуулж байна. 2.7 сая гаруй хүнтэй Монгол улсын хүн амын 1.2 сая гаруй хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Өргөн удам нутаг, газар нутаг бүхий Монгол улс нь дэлхийн хэмжээнд хүн амын нэвтршил багтаа улс орнуудын нэг хэмээн тооцогддогч, харин нийслэлчүүд бид Монгол улсын нийт газар нутгийн 0.3% багтаж ядан аж төрж байна. Өөрөөр хэлбэл хүн амын нэвтршил Улаанбаатарт хамгийн их буюу 225 хүн 1 ам километр газар нутагт амьдарч байна гэсэн үг юм аа. Цааш нь тооллогоор 2000 онд 2,300,000 байсан бол 2010 оны тооллогоор 2,700,000-д хүрсэн байна. Үүнээс гадаадд 107,000 хүн аж төрж байна. Хүн амын шилжих төлөвлөгөөний судалгаагаар түүж авч үзлээ. Арангаад жишээ нь 98,000 хүн 2000 онд байсан бол 2010 онд 84,000 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл хүн амынх нь 13% нүгэд явчихж. За энэ шилжих төлөвлөгөөнөөс хамгийн их анхаарал татж байгаа газар нь Завхан аймаг байна. Бараг 90,000 хүн амтай байсан бол 65,000 болж өөрөөр хэлбэл 25,000 хүн нүүж шилжсэн байна. За бус аймагуудынхаа хийнэ. За нийслэлийн дүүргүүдээс харьцуулахад 2000 онд 773,000 хүн амтай байсан бол 2010 онд сая 240,000 хүнтэй болсон байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт 275,000 буюу 84.4%-аар нүүдлэх хөдөлгөөн шилжин сууршжээ. Та бүхэн харж байгаа улсын их хурлын мандатын тоог ард нь хүснэгт байна. Гэтэл энэ бүхэн яагаад улсын их хурлын мандатын 56 суудал нь орон нутагт, 20 суудал нь Улаанбаатарт байна вэ? Төрийн тоогоо орхиод асуудалтай орё. Монгол улсын талаас илүү хүн амьдардаг Улаанбаатар болон төв суурин газрын төлөөлөл улсын их хурлд хэр байна вэ? Хүн амын тоогоор бус газар нутгаар тогтоосон төлөөлөл нь жинхэнэ утгаараа төрийн бодлого болж тэнцвэртэйгээр иргэдтэй хүрч байна уу? Үүнээс улбалаад яагаад улсын их хурл засгийн газраас улс үндэснийхээ нийтлэг эрх ашигын төлөө эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж нийгмийн салбар бүрийн гажуудсан тогтолцоог шинжилэн өөрчилж хөгжил дэвшилт хүрэх бодлогыг нэгдсэн шийдвэрээр өдийг хүртэл гаргаж чадахгүй байна вэ? Бид 1990 оноос хойш 5 удаа парламентын ардчилсан сонгуулийг хийгээд байна. Яахаар хотын 3 иргэний өгсөн санал, орон нутгийн 1 иргэний өгсөн саналтай тэнцэж байна вэ? Өөрөөр хэлбэл сонгуул саналаа өгсөн Улаанбаатар хотын 3 иргэн тутмын 2-ын санал нь хаашаа орчих вэ? Энэ олон асуудлуудыг хаана байна вэ? Миний бодлоор улсын их хурлын мандатын тэнцвэргүй шудраг бус тогтолцоонд байна гэж үзэж байна. Гаргасан тоо баримтыг түшиглэн та бүхэнд харуулъя. Улсын их хурлын 76 мандат, орон нутгийн мандатын тоо 56 буюу 74% нийцэлж байна. Улаанбаатар хотын мандатын тоо 20 буюу 26% нийцэлж байна. Харьцуулсан судалгаа. 4 мандаттай тойргийг харьцуулан харахад Баянзүрх дүүрэг нийслэлийн Баянзүрх дүүрэг Төв аймагтай харьцууллаа. Хамгийн их санал авсан Алтаа нэр дэвшигч 60,320 хүний санал авч байхад Төв аймаг дахь Энх холд нэр дэвшигч 23,000 хүний санал авч байна. За
их хурлын гишүүн болж чадаагүй нэр дэвшигч Ганди Бацаанд нь 35 мянган хүний санал авч байхад дондог нэр дэвшигч 17 мянган хүний саналаар их хурл сонгогдсон байна. Цааш нь 3 мандаттай тойргийг харьцуулж харъя. Сүхбаатар дүүрэг, Хинтээ аймаг. Баяр нэр дэвшигч 29 мянган хүний санал авч байхад Гамбын нэр дэвшигч 16 мянган хүний санал авсан байна. Аман үзүүлсэн Батулгын нэмхүү нэр дэвшигч нар 14 мянган хүний санал авахад ариун нэр дэвшигчээс хавьгүй илүү саналтай мөртлөө их хурлын гишүүн болж чадаагүй. Энэ тоо үзэлт харуулж байна. 2 мандаттай тойргийн харьцуулалт Хан уул дүүрэг Дундгой аймаг. Та бүхэн энэ тоог юу хэлж байгааг надаар хэлэлцэхгүй харж байгаа хаа. 10 мянган хүний саналаар их хурлын гишүүн болоод суудсан байж. Энэ бүхэн гажуудл юутай холбоотой юм бэ? Энэ мандатын тэнцвэртэй бус харилцаа хүн амын нэгтршилтэй холбон гаргаагүйгээс болсон энэ харилцаа гэж үзэж байна. Тэгэхээр иргэд бид санаачлагтай байж одоо хилцэхт гэж улсын хурлын намрын чуулганаар энэ тухай асуудлыг сонгуулийн тухай хуулинд суулгах хэрхэн суулгуулах талаар асуудал тулгараад байна. Минийхэр бол гаргасан хувилбараар Монгол Улсын хүн ам өнөөдөр 2 сая 700 мянга хүрсэн байна. Орон нутгийн хүн ам сая 500 мянга. Эзлэх хүн 55%. Улаанбаатар хотын хүн ам сая 200 мянга 45%. Орон нутгийн мандатын тоо 76 гэж үзэх юм бол 41 нь орон нутагт 35 нь Улаанбаатар хотод байх ёстой. Энэ бол жижиг буй томсгосон мажирчдаараар өнгөрсөн сонгуулийн системээр явуулж байхад гарсан ийм гажууд үүнийг засахын тулд одоо энэ 35 мандатын хуваарлалт ямар байх ёстой юм бэ? Баянгол дүүрэг 6, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 4, Сонгон найрхан дүүрэгт 7, Хан уул дүүрэгт 4. Иймэрхүү харьцаагаар байвал тийм ийм байх ёстой байсан. Борхоснол давнгаасан холимог тогтолцоо буюу арц намын тавьж байгаа сонгуулийн тогтолцоо 50-26. Мэдээж 50 нь бол борхоснолоор юм. 26 мандат. Орон нутагт 14 судалтай, Улаанбаатарт 12 судалтай. Холимог тогтолцоо буюу 38. Орон нутагт 21, Улаанбаатарт 17 судал. Ингэж сонгуулийн мандатын дор тэнцвэртэй тогтоох нь их санал авсан нэр дэвшигт ялагддаг гаж тогтолцоо нэгдүгürt үгүй болно. Хоёрдугаар улсын хурлын төлөөлөл тэнцвэртэй бүрдэх. Төрийн бодлого тэнцвэртэй гарч иргэдтэй хүрэх. Наад зах нь эдгээр шийдвэрүүд гарна гэж бодож байна. Ийм байхын тулд шударга сонгуул хариуцлагатай улс төрийг бид нэр өнөөдрийн танхимаас гарах хэрэгтэй гэж бодож байна.